За үлгэрт гардаг мөчөд дөрвөн үлдний мөрн гараагүй оргил мөгөөс нэмгэн хоолоотны дуун хүрээгүй оргил гэд 10 хангалын дахихад 10 хангал бурхныг дахихад дахил өргөхөөргүй байгалаас зээсэн дахил нь энэ балин чулуунууд юм байгаа. Энэ балин чулууныхан илэгнүүдэд 9 цогцсон нууртай. Энэ гадбан чулууны хормонууд нь дандаа тийм 9 дахлын цогцчиг тийм нуур тогтсон ийм сайхан хангаа байгаамаа. Энэнүүд манай хангаа нарууны хамгийн өндөрлөгт орох улсын тусгай хамгаалтанд байдаг ийм газар байгаа. Ийм гоё түүх дурсгалын зүйлтэй. Ийм газар байна. Хүн амьтан энэгээр хэрэг хэрдгиймтэй. Хүн амьтан тэр болгон ирэхгүй дээр үеийн өвгөд хөгш анчдууд их ирдэг. Тэгтээ ан амьтан бол ихтэй. Одоо энэ яг энэ балин чулуутай энэ хэсгийг үл их битүү гэдэг. Тэрний наатынхаа амыг баг битүү гэдэг. Тийм учраас энүүнд орсон амьтад хашаатай байдаг. Дээр үеийн ёс жаншил мэддэг гөрөөчтүүл тэгж ан амьтнууд тэр битүүрүүлж агандгүй тийм түүхтэй байсан. Одоо энэ л айл амьтан ерөөсөө байдгүй юм байна тийм ээ? Айл амьтан бол одоо инээд байхгүй онгон зилүүд дээр. Жилүүд газар. Тэгээ отрынх бол яг энэ наатын өвдөгтэй модонтууд нэг их засмарсан тийм байгалийн бэрхшээлийн гамшигын үедүүд яг ирж нэг отор хийдэг. Гашаа байхаар барьсан байгаа.